эхэлсэн шүү. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод байршилтай Монголын тэргүүлэг ихтэй сургуулиудтай хамтран зохион байгуулж буй боловсрол хамтдаа үйл ажиллагаа маань 2 хоногийн өдрийн турш захин хэлбэрээр та бүхэнд хүрэх гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд 24 ихтэй сургууль оролцож байгаа. Бөгөөд боловсролын үнэлгээний төв хаан улд дүүргийн боловсролын хилцээс дэмжин ажиллаж байгаа билээ. За бид өмнөх жилүүдэд өөрийн сургуулийн төгсөгчдөд зориулж гадаад болон дотоодын ихтэй сургуулиудын танилцуулга хийдэг байсан. Харин энэ жилийн хувьд цаг үеийн байдалтай уялдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсрол хамтдаа ураан доор 21 аймаг Улаанбаатар хотын 12 данга төгсөж байгаа нийт сурагчдаа мэрэгжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор анх удаа энэхүү үйл ажиллагааг улсын хэмжээнд нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байна. За бидний урилгыг хүлээн авч энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургуулийн хамт олон болон танилцуулга хийхээр ирсэн илтгэгч багш Ууганбаатар, илтгэгч багш Мөнх Жаргал нартай талархал илэрхийлье. За мөн танилцуулганд оролцож буй нийт оролцогчдоо бас баярлалаа. За намайг Оноо сайхан гэдэг, би орчин сургуульд биологийн багшаар ажилладаг, боловсролын байгууллагад 23 жил ажиллаж байна. Өнөөдөр та бүхэнд Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургуулийн танилцуулгыг илтгэгч багш нартай хамтран удирдан чиглүүлж хүрэхээр ажиллах болно. За танилцуулгыг 15 минут сүүлийн 15 минутанд танилцуулгын асуулт хариултын хэсэг явагдах ба хэрвээ та хэд асуулт байх юм бол энэ question and answer буюу QA гэдэг хэсэгт одоо асуултаа бичээрэй гэж хүсэж байна. За ингээд дахин одоо илтгэгч багш нараа танилцуулъя. За тэгээд бид нар илтгэлээ одоо эхлэхэд бэлэн болж байна. За ингээд Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн илтгэгч багш Ууганбаатар, мөн илтгэгч багш Мөнх Жаргал нартай микрофоноо шилжүүлье. За сайн байцгаана уу хүмүүстээ. Хүний өмнө та бүхэн манай сургуулийг сонирхож байгааг талархаж байна. Тэгээд мэрэгчлээ та бүхэн одоо хэрхэн сонгох вэ, яах вэ гэдэг талаар нэгэн огцтой өнөөдөр шийдвэр гаргахын тулд манай сургуулийг сонирхож байгаа гэдэг хэлтэй. За тэгээд мэрэгжил сонголтод юуг анхаарах хэрэгтэй гэдэг талаар би өмнөдгөл хэсэг дээр болж байгаа юм яриа. За дараагийн илтгэгч маань болохоор манай сургуулийн талаар дэлгэрэнгүй одоо танилцуулга явуулна. За намайг Ууганбаатар гэдэг. За би биологийн чиглэлээр төгссөн. За мөн байгалийн нөхцөл удирдлагын чиглэлээр Японы улсад бас магистрийн ажлаа хийгээд ирсэн байна. Тэгээ гол нь мэрэгжил сонголт гэдгээр бол би 3 зүйлийг илүү тодорхой хүүхдүүдтэй хэлдэг. За хамгийн гол 3 зүйл болохоор энэ сонирхол нэгдүгээрт бол зайлшгүй чухал байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө сонирхсан зүйлийг илүү сайн тууштай хийдэг. Тэрэндээ илүү хичээл зүтгэл гаргадаг. Тэрнийгээ дагаалаад одоо авьяас чадвараа хөгжүүлдэг юм чухал зүйлүүд байгаа. За тэгээд гурав дахь нь болохоор энэ орчин үеийн чиг хандлага гэдэг нэг бас. Үүнээс гадна их маш олон хүчин зүйлүүд мэрэгжил сонголтод нөлөөлдөг боловч тэр бусдыг бол өөр хүмүүс та бүхэн бүлээн ярьсан байна. За тэгээд энэ сонирхол гэдэг дээр би илүү одоо анхаарлаа хандуулаад та бүхнийг үзээсэй гэж бодож байна. Яг тэгвэл манай сургууль дээр их олон клубүүд байдаг. Хүүхдүүд сонирхлоороо нэг. За энэ клубүүд нь юу хийдэг вэ гэхээр ерөөсөө нөгөө оюутнууд хоорондоо өөрийн сонирхлоороо нийлээд одоо яг клубээ байгуулаад клубүүдтэй болохоор хатгаад одоо зургийн програм, хөгжим дуу музик гэдэг одоо маш их олон клубүүдээр дамжуулаад сонирхлоороо нийлж хаяас чадраас хөгжүүлдэг. Шинэ уур чадварыг бол өөртөө төлөвшүүлж биелүүлдэг байна.
За энд манай сургуулийн бас нэг онцлог зүйл ч гэсэн бас үзүүлдэг. Яг тэгэхээр манай сургууль маань кампус хэлбэртэй учраас оюутнууд маань бүгд одоо бүтэн жилийн турш 4 жилийн турш одоо хамтдаа амьдарч эндээ байдаг учраас энэ клубийн үйл ажиллагаа тогтмол өдрөө болгон одоо алгасахгүй хамтдаа тэр хүмүүсд маань өөрийн сонирхсан чиглэлээр судалгаагаа хийж агаас чадвараа хөгжүүлдэг. За мөн одоо манай сургууль маань одоо технологийн чиглэлийн учраас шинэ технологи гэдэг бол өөрийнхөө сургуультай бас нөхцөлдөг байгаа. Тэр эдгээр давуу талуудыг одоо та бүхэн бас манай сургуульд ирсэн орсноор улам өөрийнхөө сонирхол болон агаас чадвараа хөгжүүлэх одоо бүрэн боломжтой юм байна гэдгийг дурдж хэлмээрээ. За үүн дээрээ би нэг жишээ авч ярив. За манай нэг сайн өнгөрсөн хичээл дээр би нэг оюутнуудаа хичээлийн явцад Өмнөд Азийн орнуудад элсний хомсдолд орсон гэдэг мэдээллийг бол тавьсан байгаа. Мэдээллийг одоо хичээл дээр ярьсан байгаа. Тэрнээс тулгуурлаад нэг хүүхэд маань одоо өөрийнхөө сонирхлоор тэр элс гэж юу юм бэ гэж өөрийнхөө сонирхол дээр тулгуурлаад тэр элсийг судалж үзсэн байна. Тэр судлаад үзэхдээ элс гэдэг нь өөрөө маш бидний бодлоор бол их түгээмэл юм шиг боловч яг ингээд сонирхоо судлаад ирэхээр элс маань бас ховор элемент, ховор зүйл маань болчиход байж байгаа жишээ. Тэгээд тэр хятад орны одоо хөгжил өмнөд далайн эргийн элсийн бол асар ихээр хэрэгжснээс болоод элсний хомсдолд одоо орчод байгаа юм сонирхолтой мэдээлэлээр тулгуурлаад манай Монгол улс маань одоо элсээр хэр bayar бэ? Тэрийг яаж одоо ашиглаж болох вэ гэдэг маань тухайн хүүхэд нь өөрөө судлаад элс гэдэг чинь их олон янзын юм байна. Одоо манайд бол их алтан шаргал гоё торгон элсээр ирж байгаа. Зарим орнуудад бол элс маань бол өөр байдаг. Жишээл Япон орн гэхэд бол зөвхөн хар элстэйдэг. Ягаад гэхээр тэнд маань одоо нэг галтуулын чулуулгаас үүссэн элс одоо далайн иргэн гэдэг юм байна. Европын орнд болохоор элснүүд нь илүү цаад цагаан. Энэ болохоор нэг шохоолог бүтэц илүү их давмгаардаг байж байгаа жишээтэй. Манай орны элс болохоор илүү тийм алтан шаргал торгомсог илүү үнэт чанартай тийм элс давмгаалах шинжтэй байдаг гэж байна жишээтэй. Энэ жишээг би яагаад ярьж байна гэхээр энэ хүүхэд маань өөрийнхөө сонирхол дээр тулгуурлаад цаашаагаа тэр шинэ технологи, шинэ ур чадварыг энэ дээр бол төлхөө одоо хөгжүүлж судалж үзсэн байгаа. Үүний нэг жишээ нь болохоор одоо энэ сүүлийн 3D принтинг. Өөрөөр хэлбэл тэр элсэн бүтээгдэхүүн элс маань болохоор одоо зуурамгийн бас бетон зуурамгийн бас нэг түгээмэл одоо орц найрлага байгаа. Тэрүүгээр бид нар юу хийж болох вэ гэхээр сүүлийн үед одоо 3D принтер байшин барьж байгаа гэдэг мэдээллийг та бүхэн янз бүрийн сувгаар бол авч үзсэн байгаа. Өөрөөр хэлбэл 3D принтер том одоо байшин 2 давхар байшин хүртэл одоо барьж байгаа жишээнүүд байна. Цаашлаад энэ маань одоо маш олон давхар байшин гүүрийг одоо барих бүрэн боломжтой. За манай сургууль дээр бол одоо 3D принтерүүдийг бас ашигладаг. Тэр автокадын одоо бусад хүүхдүүд бол клубүүд бас ажилладаг байгаа. Тэр хүүхдүүд бол өөрийнхөө онцлогоор хамаарат тэр дуртай зүйлээ бас хэвлэх, судлах, судалгааны объектыг гаргах бүрэн боломж. Жишээл одоо энэ зурган дээрээс харж байна. 3D принтерээр бол бүх төрлийн одоо хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг одоо хэвлэж судлах бүрэн боломжтой байж байгаа жишээ. Одоо энэ биологи оюутан гэхэд бол одоо хийвэл эрхтэн хэвлэх, инженерингийн оюутнууд бол машины одоо жижиг зүйлсүүдийг хэвлэх, газар зүй болон одоо хүрээлэн орчны оюутнууд болохоор энэ газар зүйн одоо 3D модельийг хэвлэх гэх мэтлэн байна. За энэ нь бидний одоо тэр оюутны сонирхолтой яаж нийцэж байгаа юм бэ гэхээр тухайн оюутан байна болохоор одоо бас газар зүйн мэдээллийн системийн хичээл дээр нөгөө элснийхэн мэдээллүүдийг оруулаад дэлхий дээр ер нь элсний тархац хаана байгаа юм. Яаж тэрийг одоо холбогдуулж ашигладаг мэтлэнгийн мэдээллүүдийг бас төлхөө тэр хичээл дээр бас судлаад бас их сонирхолтой зүйлүүдийг гаргаж ирсэн байна. Жишээлбэл одоо Монгол орны юм уу одоо Улаанбаатарын хэмжээнд элсийн хаанаас авч ирэх гэхээр одоо далайхын орчмоос авч байгаа. Тэр хүүхэд нь өөрөө бол далайхтай хүүхэд эргээд тэр нэг өөрийнхөө амьдарч байгаа манай сургуультай орох учраас тэр хэрэглэгдэхүүн судалгахуун орох учраас тэр хүүхдийн тэр элснээр илүү анхаарал хандуулаад далайхын тэр орчмын элсний нөөц
цаашлаа тэр эсийг одоо зөв зөвхөстэй яаж ашиглах уу гэдэг талаар бас дэлгэрэнгүй сайн судалгаа хийгээд өөрөөр хэлбэл өөрийнхөө сонирхлыг мэрэгчлэлтэйгээ холбуулаад илүү юм сонирхолтой судалгаа шинжилгээг хийсэн гэж жишээтэй байгаа. За тэгээд энэ байна үргэлжлүүлээд бид нэр одоо энэ 3D технологийн боломж нөөцийг бол өргөн хүрээнд бол үзэж байна. Энд болохоор зурган дээр бол зөвхөн хичээлийн үед ашиглаж болдог 3D принтерийг үзүүлсэн байна. Гэтэл үйлдвэрлэлд бол одоо энэ принтерээс өөр илүү давуу олон одоо хүчин чадалтай зөвхөн одоо энэ пластикаар биш одоо металлаар хийгддэг био элементүүдээр хийгддэг одоо олон янзын 3D принтерүүд болсон. Сүүлийн үеийн одоо үйлдвэрлэлийн чиглэл бол ерөөсөө энэ чиглэлд бол хөгжиж байгаа. Тэгэхээр манай сургуульд орсноор та бүхэн энэ чиглэлийн одоо мэдлэг мэдээллийг илүү төлхөөр судлах бүрэн боломжтой гэдгийг бас хүүхдүүдтэй бас захиж хэлмээр. За тэгээд ер нь Монгол улсын хөгжлийн чиг бодлого одоо хаашаа яваад байгаа юм бэ? Бас л түрүүнийхэн хэлсний жишээтэйгээ хандуулаад үзэх. Ер нь манай Монгол улс бол эрдэс баялгаа бол хэрхэн зөв ашиглах вэ? Энийг одоо ирээдүйд одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн том бодлоготой байгаа. Тэр бодлогынхаа хүрээнд чинь манай сургууль бол төрөөс бол байгуулж үйл ажиллагаа бол бүрэн явуулж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс бол манай сургууль дээр асар их дэмжлэг. За мөн одоо гадаад Герман болон бусад одоо Европын холбооны улсуудтай ч гэсэн бид нэр бас хамтын ажиллагаа их хөгжүүлж энэ чиглэлээр одоо хэрхэн эрдэс баялагийг зөв ашиглах вэ гэдэг хичээл номыг бол одоо судалдаг болж байгаа жишээтэй. Манайд одоо Германаас багш нар байна. Олон сургуулиас одоо зочин багшаар ирдэг. Зөвхөн Герман гэлтгүй одоо Англиас ирж байгаа. Австрали бусад орнуудаас ч гэсэн бас давхар зочин багш нар хичээл заадаг байгаа. За тэгээд бас энэтэйгээ холбогдуулаад яг хүрээлэнгүй орчны инженер гэж юм бэ? Юу хийх юм бэ гэдэг талаар бас нэрээ. За яагаад энийг сонгож ярьж байгаа гэхээр та бүхэн одоо усны шүүлтүүрийг мэдж байгаа. Дотор нь болохоор шүүлтүүр дотор бол одоо нүүрс болон бусад одоо элсэн одоо бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээр маань одоо бүгд одоо яг юу гэхээр усыг цэвэршүүлэх. Тэгэхээр энэ голын эрэг дагуу байгаа элс хайр гэдэг маань болохоор мөн бас адилхан байгаль дээр байгаа одоо нэгэн хэлбэрийн одоо шүүлтүүрүүд. Тэгэхээр энэ хүрээлэнгүй орчны инженерийн одоо гол онцлог нь юу вэ гэхээр байгаль орчны тэр одоо хэвийн гормоор явах ёстой зүйлийг бол бид бүхэн одоо судлаад тэрийг яаж одоо үйлдвэрлэл технологид ашиглах уу мөн зүй зохистой яаж ашиглах уу гэдэг бол бас сайн тодорхой судалдаг байж байгаа. Хэрэг бид нэр одоо туул голын эрэг дагуу налаахын дээр байгаа элсээ бүгдийг ашиглаад дуусчих юм бол бас мөн хятад улс шиг одоо яг элсний хомсдолд орно. Мөн бас байгаль орчны бохирдлоор энд үүснэ гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл тэр элс гэдэг маань байгалийн одоо шүүлтүүр гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр шүүлтүүрийг одоо бас хэвээр нь байлгах хадгалах тал дээр ч гэсэн одоо хүрээлэн орчны инженер хүмүүс бас анхнаас бодож зүй зохистой үйл ажиллагаануудыг хийж байх хэрэгтэй байна. За мөн одоо голын дагуу хайргыг ч гэсэн бас сүүлийн үед барилга нэртэй хэрэглэдэг байгаа. Энэ болохоор яаж юм гэхээр усны нүүрс цав газрын маань одоо усны савыг маань бид нэр одоо багасгах гэж байна. Энэ учраас бид нэр аль болох арай өөр их үсгээс одоо элс болон хайргыг ашиглах тэр хурцг байсан одоо байгалийн одоо зүй тогтолцоог алдагдуулахгүй байх тал дээр бол хүрээлэн орчны инженерийн одоо гол анхаарал тавьж ажиллах судалгаа хийх. Энэ бол би одоо зөвхөн нэг л жишээг дурдлаа. Түүнээс гадна одоо маш олон их жишээ байдаг учраас та бүхэн өөр өөрсдийнхөө сонирхсан зүйл дээр тулгуурлаад яаж энэ хүрээлэн орчны инженер хийх вэ? Зөвхөн улс гэдэгтэй холбоотой хэлэхэд нэг юм том зүйлийг бол та бүхэн хийх боломжтой байна. За ингээд манай сургуулийн одоо дэлгэрэнгүй танилцуулгыг мөнх чаргал багш маань энэ дээр та бүхэн илүү анхаарч сонсоорой. За би скринээ стоп хийчих. Мөнх чаргал багш та өөрөө скринээ ашиглаж байгаа.
За жаргал байна уу? За одоо мөгч жолооч ярих юм байна. За сая та бүхэнд илтгэл тавьсан багш маань Уганбаатар багш байгаа. Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн менежментийн багш байгаа. За зарим хүүхдүүд асуулт бас бичсэн байна. Энийг хэдүүлээ презентацийнхаа илтгэлийнхаа дараа би та нарт асуулт нь уншиж өгье. Тэгээд хоёр багш маань хариулах болно. за манай багш маань аль харагдахгүй байна юм бол Та үргэлжлүүлээд ярьж байгаа юм уу? за мөнх жаргал багш маань түрүү холбос байхгүй юм болов. За би үргэлжлүүлээд ярив. За Монгол Германы ашигт мартуулын хамтарсан Монгол Германы хамтарсан ашигт үйлдэл технологийн их сургууль маань бол анхны одоо хотхон хэлбэрээр байгуулагдсан сургууль гэдгийг та бүхэн түрүүн хэлсэн. Өөрөөр хэлбэл оюутнууд маань бүгдээрээ одоо дотоод байранд хамттай байж бүтэн жилийн турш одоо хичээл суулгаад үзэж судалдаг байна. За тэгээд манай сургууль маань бол Алах хот байрладаг. За хоёр улсын засгийн газрын хамтарсан санхүүжилтээр бол байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Монгол улс, Герман улс хоёр бол хамтарч байгуулдаг. За харьяаллын хувьд бол боловсрол ухааны яамдаа харьяалагддаг улсын сургуулаа 2013 онд байгуулсан. За манай сургуулийн алсын хараа бол боловсрол судалгаа инновацийг стандартыг одоо тогтоох замаар Монгол улс болон Азийн бүсэд инженери технологийн хэрэглэх сургуулийг болно гэсэн алсын хараатай байна. За нийт багш ажилчдыг танилцуулахад манайх хоёр факультет нэг бие заахаар үзүүлдэг. За инженерийн факультет бол одоо мэргэжүүлэх чиглэлийн одоо хичээлүүдийг за математик компьютер заалын ухааны сургуулиуд бол үндсэн суурь хичээлүүдийг авдаг байгаа. За энэ манай багш нарын зургийг та бүхэн харж байна. Мөнх жаргалтай үйлчлүүлээ ярьж байгаа. Танд баярлалаа. За Одоо хэлийг мөнх жаргал багш маань та бүхэнд танилцуулах гэж байна. Уул уурхай боловсролтын инженерийн багш мөнх жаргал. за сайн бацхан уу. За өнөөдөр сургуулаа та бүхэн танилцуулах болсондоо баяртай байна. За тэгээд Уганбаатар багшийн презентацийг үргэлжлүүлээд яриад явъя. За манай сургуульд ерөнхийдөө 6 төрлийн инженерийн бакалаврын хөтөлбөр байдаг. За эдгээр нь болохоор уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженер, эдийн засагч инженер, мехатроник инженер, эрчим хүч цахилгааны инженер гэсэн ерөнхийдөө 6 төрлийн бакалаврын хөтөлбөрийг санал болгож байна. За уул уурхайн боловсруулах инженер гэдэг нь одоо ямар нэг урагшаа буцгаа өгнө. За уул уурхайн боловсруулах инженер маань ерөнхийдөө уул уурхайн салбарт ажилладаг. За ашигт малтамлыг олборлох, баяжуулах, за эцсийн бүтээгдэхүүн ерөнхийдөө гаргаж авах чиглэсэн одоо мэрэгжлийг эзэмшин гэсэн үг. За механик инженер болохоор ойлгомжтой тий. Хүрээлэн буй орчны инженер болохоор хүрээлэн буй орчинд ерөнхийдөө тулгамдж буй асуудлуудыг инженер хүний зүгээс одоо шийдээд явна гэсэн үг. За эдийн засагч инженер гэдэг маань ер нь бол инженер болон эдийн засагч гэсэн хоёр мэрэгжлийг хослуулсан хөтөлбөр байгаа. За мехатроник инженер гэдэг нь бол механик за тэгээд цахилгаан автоматжуулалт, электроникийн чиглэлийг ерөнхийдөө цогцоор нь ерөнхийдөө шийддэг инженерийн мэрэгжил. За эрчим хүч цахилгааны инженер бол
цахилгаан эрчим хүчний хангамж, нийлүүлэлт, засвар үйлчилгээ одоо тий түүнтэй холбоотой ерөнхийдөө төрлийн мэрэгчлүүдийг хамарсан инженерийн хөтөлбөр байгаа. За түүнээс гадна бакалаврын хөтөлбөрөөс гадна магистрийн хөтөлбөрүүд мөн санал болгодог. За магистрийн хөтөлбөрүүд маань байгалийн нөөц технологийн магистр, байгалийн нөөц хөрөөлөн буй орчны олон улсын менежмент, за эрдэс баялагын дэвшилтэт технологи гэсэн ерөнхийдөө юунуудаас магистрийн хөтөлбөрүүдээс бүрдсэн. За энэ жилээс эхлээд судалгааны магистр буюу шинэ ерөнхийдөө магистрийн хөтөлбөрийг энэ өвлийн семестрээс эхлээд шинээр нээж байгаа болохоор хэрвээ магистрийн хөтөлбөрийг сонирхож байгаа бас одоо өнөөдрийн хөтөлбөрт оролцож байгаа хүмүүс байвал магистрийн хөтөлбөрийг манай веб хуудасаар ороод сонирхоод үзэх боломжтой байгаа. За сургуулийн ерөнхийдөө магадлан итгэмжлэл гэдэг юу бол их чухал гэдэг тийм их сургуулийн хувьд ер нь бол боловсролын магадлалыг итгэмжлэгдсэн сургууль байх хэрэгтэй гэдэг одоо хэрвээ сургуулиудын гадаадын сургуулиуд дээр ч юм уу тийм магистрийн хөтөлбөрт одоо бүртгүүлэх сонирхолтой байвал ихэнхдээ одоо гадны сургуулиуд ямар шаардлага тавьдаг вэ гэхээр боловсролын магадлалыг итгэмжлэгдсэн хөтөлбөртэй сургуулийг төгссөн байх ёстой гэдэг ерөөхдөө шаардлагыг тавьдаг. За энэ магадлалын итгэмжлэл маань ерөөхдөө яагаад чухал гэдэм бэ гэхээр тухайн сургуулийн өгж байгаа бакалаврын зэргийн ч юм уу тийм магистрийн зэргийн хөтөлбөрүүдийг яг өөрсдөө дураараа ингээд хөтөлбөрийг ингээд зохиочих биш. Үүнийг болохоор магадлан итгэмжилдэг тодорхой байгууллагууд байдаг. За жишээлх юм бол Европын холбоонд бол энэ Аквин гэдэг байгууллага Европын холбоондоо сургуулиудаа магадлан итгэмжилдэг. За эднэрийн одоо хөтөлбөрийг судлаад за жишээлбэл уул уурхай инженерээр эднийх одоо хөтөлбөрөө ингээд олон улсад стандартт нийцсэн байдлаар бэлдсэн байна гэдгийг нь шалгадаг одоо жишээлбэл аудитын байгууллага гэж хэлж болно тий. За ийм магадлалын итгэмжлэлээр манай сургууль 2019 оны 4-р сард ерөнхийдөө бакалаврын зэргийн хөтөлбөрүүдээ баталгаажуулаад 5 жилийн хугацаатаагаар эрхийг нь авсан байгаа. За энэ 5 жилийн хугацааны дараа дахин ерөнхийдөө аудита хийгээд цааш нь 7 жилээр сунгаад явдаг ерөнхийдөө ийм итгэмжлэл байгаад байгаа. За энийг магадлалын итгэмжлэлтэй одоо GMIT-г төгссөнөөр та бүхэнд ямар боломж нэгдэх вэ гэхээр магистрийн төвшөнд одоо ямар нэгэн улсад тий Германд, Австралид, Америкт ч юм уу суралцах боллоо гэхэд таны төгссөн сургууль бол одоо гадны олон улсын байгууллагаар хөтөлбөр нь магадлалын итгэмжлэгдсэн болохоор та тухайн сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой болно гэсэн үг. За хэрвээ ийм магадлалын итгэмжлэл аваагүй бол одоо дараагийн дээд шатны боловсролын байгууллагуудад ерөнхийдөө сурах боломжгүй болдог бас тохиолдлууд байдаг. Тийм болохоор ерөнхийдөө сурагч нартаа захиж хэлэхэд за энэ тухайн сургуулийн магадлалын итгэмжлэлийг бол мэдээж элсэн суралцахаас өмнө ер нь сонирхож үзэх хэрэгтэй шүү. За тэрнээс гадна боловсролын магадлалыг итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэргэдэх дээд боловсролын магадлалын итгэмжлэлийг манай сургууль 2019 онд авсан байгаа. За энэ нь болохоор Монголдоо ерөнхийдөө бас их дээд сургуулиудыг магадлалыг итгэмжилдэг байгууллага байгаамаа. За дараагийн слайд нэр. За манай сургууль маш олон түнш байгууллагатай ерөнхийдөө хамтран ажилладаг байгаа. За үүндээ болохоор ихэнхдээ Германы сургуулиуд, манай түнш сургуулиуд, их сургуулиуд болдог. За жишээлх юм бол энэ дээр RWTH Aachen University гээд ерөнхийдөө Аахны баруун хэсэгт байдаг. Нэлийн олон оюутантай нэлийн том сургуулийн нэг. За энэ сургуультай ямар түншийн харилцаатай ажилладаг юм бэ гэхээр тухайн сургуультай бол бид нар профессор багш нар маань ирж Аахны сургуулийн профессор багш нар ирж ерөнхийдөө бакалаврын болон магистрийн хөтөлбөрт маань багшилдаг байгаа. За түүнээс гадна одоо ийшээгээ багш мэрэгчлэтнүүдээ бас ерөнхийдөө явуулж туршлага солилцдог. За дараагийн сургууль нь Bergbau Freiburg Academy гэдэг байдаг. За энэ болохоор Европт бол хамгийн эртний тий уул уурхайн сургуулийн нэг байгаа. За энэ сургууль маань өөрөө дэлхийн бол ихэнх одоо уул уурхай хөгжсөн орнуудтай хамтран ажилладаг сургууль. За энэ сургуультай манайх бол оюутан солилцооны хөтөлбөрийг ерөнхийдөө хэрэгжүүлж ажилладаг. Мөн зуны сургалтын хөтөлбөрийг бас хамтран хэрэгжүүлж ажилладаг
За иймэрхүү сургуулиуд байна тий. За тэрнээс гадна KAIST гээд Солонгосын Institute of Technology-тэй ерөнхийдөө бас нэлээд их хамтын ажиллагаатай байдаг. За Канадаас гэх юм бол British Columbia их сургуультай ерөнхийдөө хамтын ажиллагаатай байдаг юм аа. Дараагийн слайд. За сургалтанд ерөнхийдөө цаа бүхэн одоо бакалаврын зэргийн одоо сургалтанд маань ерөнхийдөө сурж эхэлснээс хойш ямар үйл ажиллагаанууд ерөнхийдөө оролцдог юм бэ гэхээр за нэгдүгээр ангиа төгсөөд зуны сургалтанд хамрагддаг байгаа оюутнууд маань за энэ нь болохоор зуны сургалтаар түрүү миний дурдсан Германы Фрайбергийн уул уурхайн академи руу ерөнхийдөө оюутнуудаа зуны дадлагт явуулдаг. За энэ нь болохоор дагаад гээд одоо Германы эрдмийн солилцооны албанаас одоо бүх одоо зуны сургалтын зардлын дагаад тухайн Фрайбергийн их сургууль дээр очиод 2-7 хоногийн хугацаанд тэдний ерөнхийдөө бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу зуны сургалтанд хамрагдана гэсэн үг. За тэрнээс гадна оюутан солилцооны хөтөлбөр байдаг. За оюутан солилцооны хөтөлбөрөөр ихэнхдээ 4-р курсын оюутнууд түрүүний миний бас дурдсан Германы их сургуулиудад очиод 1 семестрийн хугацаанд ерөнхийдөө адилхан оюутнуудтай хичээлийн үзээд за суралцах боломжтой байдаг. За энэ маань бас ерөнхийдөө Фрайбергийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт ерөнхийдөө хамрагдаад явагддаг хичээл байгаа. За үйлдвэрлэлийн дадлага гэдэг маань ерөнхийдөө манай сургуулийн хувьд бол үйлдвэрийн дадлага одоо маш чухал байр суурь эзэлдэг сургалтын хөтөлбөрт маань за оюутнууд 1-р курсээ төгсөөд танилцах дадлага хийдэг. За танилцах дадлага маань ерөнхийдөө нийтдээ 6-7 хоног буюу за сар хагасын хугацаатай байдаг. За 6-7 хоногийн энэ хугацаанд ерөнхийдөө өөрийн одоо сонгогч байгаа мэрэгжлийг тухайн одоо албан газар байгууллагууд дээр очиод ерөнхийдөө энэ хүн юу хийдэг юм бэ гэдэг ч юм уу миний мэрэгжлийг эзэмших хүн ямар ажил хийдгийг за компани үйл ажиллагаа яаж явдгийг гэх мэтчлэнгийн ерөнхийдөө мэдээллийг танилцах дадлагаараа олж авдаг. За танилцах дадлагаас гадна 3-р курсын төгссөн оюутнуудыг бид нар бас 14 хоногийн за энэ нь болохоор бараг 3 сар орчим 14-7 хоногийн үйлдвэрлэлийн дадлагт гаргадаг. За энэ нь болохоор бүр гүнзгийрүүлсэн мэрэгжлийн дадлага байдаг. За хөвчлэн оюутлогоо, energy resources, за Wagner Asia гэх мэт ерөнхийдөө салбартаа тэргүүлдэг үйлдвэрүүд рүү аль болох ерөнхийдөө оюутнуудаа явуулахыг зорддог байгаа. За энд бол яваад ирсэн оюутан бол маш их туршлага хуримтлуулад ирдэг. За роботын дугууланд хамрагдах боломжтой байдаг. За үүнээс гадна оюутны олимпиад тэмцээнд бэлтгэх бас хөтөлбөрүүд байдаг. За гарааны бизнесийн сургалт болон дадлагыг ерөнхийдөө бас оюутнуудтай аль болох оюутан байхаас нь эхлүүлээд эдгээр дадалд ерөнхийдөө чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг байгаа. За дараагийн слайд руу оръё. За мэдээж сурагчид маань тэтгэлгийн талаар маш их сонирхдог тий. За өнөөдөр зөвхөн гадаадд гэлтгүй бас Монгол улсдаа тэтгэлэгтэй суралцах боломж бол маш их нээлттэй болсон байгаа. За сургуулийн тэтгэлгийн хувьд болохоор нийт оюутны маань бараг 20 орчим хувь нь 100 болон 50% сургалтын төлбөрөөс чөлөөлөх тэтгэлэгт хамрагддаг. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бүтэн нэг одоо хичээлийн жилийн 2 семестрийн сургалтын төлбөрөө одоо чөлөөлүүлнэ гэсэн эсвэл одоо 50% хөнгөлөлт эдэлнэ. За үүнээс гадна засгийн газар, сургууль, хамтын ажиллагаатай компаниуд, үйлдвэрийн газрууд, за түүнээс гадна орон нутаг болон бусад төрлийн тэтгэлгүүд бол маш элбэг байдаг. За засгийн газрын тэтгэлгийг бол ерөнхийдөө мэднэ тий. За Монгол улсад хэрэгжиж буй бусад бас тэтгэлийн хөнгөлөлтөнд бол аль болох оюутнуудаа хамруулахыг бид нар зорж ажилладаг байгаа. За үүнээс гадна Германы эрдмийн солилцооны алба буюу даадын тэтгэлэг байдаг. За энэ болохоор маш том боломжийг оюутнуудад өгдөг энэ тэтгэлгээр. За энэ нь болохоор 4-р курсын оюутны жишээ нь 20% нь Герман тэтгэлгээр суралцах боломжтой байдаг энэ даадын тэтгэлгээр. За 1-ээс 3-р курсын оюутнуудын 20% нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт. За одоо нөгөө сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө гэсэн үг. За үүн дээрээ нэмээд бүр сар бүр 200 еврогийн тэтгэлэг
авах боломжтой байдаг. За ингээд мөнгөн дүнгээр нь дутаад үзэх юм бол бараг 10-аад сая төгрөгийн тэтгэлгийг нэг оюутан одоо энэ даадас жишээлх юм бол авч болох нэ гэсэн. За жишээ нь одоо өнгөрсөн хичээлийн жилийн хувьд ярих юм бол 20-21 оны хичээлийн жил нийтдээ 36 оюутан энэ даадын тэтгэлгийг авч суралцсан байна. За тэгэхээр ерөнхийдөө бас давхардуулахгүйгээр энэ тэтгэлгийг давхардуулахгүйгээр 39 оюутан маань Монгол Улсын засгийн газрын санхүүжилттэй Герман Монголын ашигт малтамлын их сургуулийн тэтгэлгийн эзэд болсон. За ингээд харахаар бараг нийтдээ 75 оюутан маань ямар нэгэн хэмжээгээр сургалтын тэтгэлэг болон за үүнээрээ нэмээд сургалтын 200 еврогийн тэтгэлэгтээ суралцсан байна. За энэ болохоор мэдээж оюутан сурагчдад болон ээж аавуудад нь маш том одоо санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэсэн. За үүнээс гадна сургалтынхаа төлбөрийн талаар ярих юм бол за манай сургуульд инженерийн бэлтгэл хөтөлбөр гэж байдаг. За инженерийн бэлтгэл хөтөлбөр маань ерөнхийдөө 3.5 сая төгрөгийн төлбөртэй байгаа. За инженерийн бэлтгэл хөтөлбөрт ямар оюутнууд ордог вэ гэхээр за 1-р курсын бакалаврын шатанд арай одоо ешийн оноонд хүрэхгүй ч юм уу эсвэл англи хэлний мэдлэг нь одоо энэ шалгалт юунд манай одоо сургуулийн бакалаврын шаардлагад нийцэхгүй бага оюутнуудыг бид нэр инженерийн бэлтгэл хөтөлбөртөө 1 жилийн турш хамруулад за дээшээ дараа 1-р курсд дэвшин суралцах боломжийг олгодог. За бакалаврын хөтөлбөрийн төлбөр маань 7 сая төгрөгийн ерөнхийдөө төлбөртэй байгаа. За сургалтын төлбөрт болохоор дараах үйлчлэгээ багтсан. За энэ болохоор 7 сая гэдэгтээ одоо багтсан үйлчлэгээнүүд дотор байрны төлбөр за үүн 520 мянган төгрөг. За хичээлийн багц цагийн үнэлгээ нь 108 мянган төгрөг. За үүнээс гадна ном сурах бичиг компьютер лабораторийн ашиглалт, за мөн танилцах аялал болон дадлага холбогдох зардлууд ерөнхийдөө багтдаг. За ийм манай сургуулийн ерөнхийдөө элсэлтийн шалгалт маань ямар шалгалтууд ерөнхийдөө оюутнуудаас сурагчдаас шаарддаг гэхлээр бакалаврын ангид математик, физик, англи хэлний гэсэн ийм 3 шалгалтыг авдаг. За эдгээр шалгалтын ешийн босго оноо 600 оноотой байх хэрэгтэй. За инженерийн бэлтгэл хөтөлбөр буюу одоо бакалаврын түвшинд суралцаж чадхааргүй бол инженерийн бэлтгэл хөтөлбөрийг сонгож болно. За энэ үед 550 онооны ешийн босго оноо тавьж байгаа. За эдгээр оноо маань уул нь 650 600 гэсэн ерөнхийдөө байсан. За энийг түрүү жилээс эхлүүлээд ковидын ерөнхийдөө үр нөлөөгөөр мэдээж ешт авах сурагчдын маань оноо арай бас буурсан гэдэг үзүүлэлтээр бид нар энэ шатлаа баг зэрэг бууруулсан байгаа. За эсэлтийн англи хэлний шалгалт авах тохиолдолд за англи хэлний шалгалтын босго оноо B2 ба түүнээс дээш байна гэсэн шаардлага тавьж байна. За хэрвээ тухайн сурагч маань англи хэлний шалгалтын TOEFL за IELTS-ийн хэрвээ оноотой байх юм бол TOEFL дээр 80 болон түүнээс дээш, IELTS дээр 6.5 болон түүнээс дээш гэсэн сертификатаа үзүүлээд ерөнхийдөө английн шалгалтаа хаалгаж болох байгаа. За дараагийн слайд дээр очие. За ерөнхийдөө төгсөгчд одоогийн байдлаар ерөнхийдөө 3 төгсөлт гаргасан байгаа. Манай сургууль 3 жилийн турш. За 3 жилийн турш төгссөн төгсөгчд маань бараг 100% ажлын байртай болсон. За үүнээс ерөнхийдөө дурдах юм бол манай сургуулиас за оюутлахаа Mongolian Mining Corporation буюу Energy Resources, за Wagner Asia, за Apo гих мэдчлэнгийн салбартаа нэлээд нэр хүндтэй том компаниудад ихэнхдээ манай төгсөгчид ажлын байртай болдог. За дараагийн слайдн дээр. За оюутны хотгон маань ерөнхийдөө хэрвээ презентацийг анхааралтай үзчихсэн бол манай сургууль бол хотгон хэлбэртэй сургууль гэсэн тий. За хотгон хэлбэртэй сургуулийн давуу талууд нь болохоор за нийтийн галтгоо болон амралтын танхим оюутнуудад бэлтгэгдсэн байдаг. За тэрнээс гадна 3-4 оюутан нэг өрөөндөө тоглог ерөнхийдөө амьдрах боломжтой. Зочин багш мэрэгчлэлтэн одоо гадаадаас ирж байгаа мэрэгчлэлтнүүдэд зориулсан нэг хүний одоо өрөө бас санал болгодог. За орчин үеийн тоноглол бүхий фитнес залыг ерөнхийдөө оюутнуудаа тогтчулж өгсөн байдаг. За бүрэн тоноглогдсон компьютерийн лаборатори, за үн төлбөргүй 24/7 ерөнхийдөө интернет бас санал болгодог байгаа. За үүнээс гадна сургуулийн анги танхим бол оюутнуудад маш хангалттай хүрэлцээтэйгээр ерөнхийдөө том анги танхимууд, лекцийн танхимууд, компьютерийн лаборатори, химийн лабораториудтай. За номын санд маань ерөнхийдөө одоо сүүлийн үед ашиглагдаж хичээл дээр ашиглагдаж байгаа бүхий л ерөнхийдөө гадна дотны номнуудыг
төвлөрүүлэн ерөнхийдөө номын сандаа байршуулсан байдгаараа бас онцлогтой. За оюутны ерөнхийдөө үйл ажиллагааг бас хичээлээс гадуур үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрөл бүрийн клубүүд хичээлүүлдэг. За үүнд AutoCAD клуб, Robot клуб, за Chess клуб, герман хэлний клубууд, за номын клуб, за дебет хийх клубүүд тий. За Lava буюу сайн дурын үйл ажиллагааны клуб, арт ба кино зургийн кино болон зургийн ерөнхийдөө клубүүд. За тэгээд мьюзик ерөнхийдөө клубүүд, бүжгийн клуб, волейбол, за тэгээд өглөөрт ерөнхийдөө өглөөртлөн босож за дасгал хичээлээд автах гих мэтчлэн ерөнхийдөө оюутнуудын маань өөрсдийнх нь дандаа ингээд сонирхлын дагуу клубүүд ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг. За тэрнээс гадна хотхонны маань сургуулийн маань ерөнхийдөө хотхон одоо өргөтгөлийн ажиллаа хийгдээд явж байгаа. За энэ зурган дээр харж байгаа жишээлх юм бол цаграх хэлбэрийн шинэ оюутны байр маань одоо бараг ашиглалтанд ороход бэлэн болоод ерөөхдөө оюутны тоо маань нэмэгдэхэд ямар ч гэсэн оюутнуудтай амьдрах ерөөхдөө оюутны хотхон нь бэлэн болох шатанда явж байгаа. За түүнээс гадна шинээр номын сан, за лабораторийн орчин үеийн стандартад нийцсэн том лабораторийн барилга гэх мэт барилгууд баригдахад бас бэлэн болж байгаа. За хэрвээ манай сургуулийг ерөнхийдөө сонирхож байгаа сурагчид байх юм бол жил бүрийн 3 болон 11-р сар зохион байгуулдаг манай сургуулийн нээлттэй өдрөлгөт оролцох боломжтой. Мөн 70 23 20 гэсэн утсаар ерөнхийдөө мэдээлэл авахд манай сургалтын албаныхан бол та бүхэнд бүх төрлийн мэдээллийг өгөхөд нээлттэй байх болно. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа та бүхэнд. За ингээд хоёр багш Давганбаатар, Мөнх Чагал багш нартай маш их баярлалаа. Маш сайхан илтгэл тавилаа. Одоо бид нар 5 минутанд асуулт хариултын одоо цаг маань эхэлж байна. За мөнх учраас эсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо багасах болов. За мөн Баасанбатаас Яш босго оноо хэдвэ инженерүүд ямар хичээл өгсөн байх шаардлагатай вэ гэсэн хоёр асуултыг авчээ. За Яшийн босго оноо багасах болов гэж ихний асуулт байсан тий. За Яшийн босго оноог саяны ерөнхийдөө танилцуулгаараа хэллээ тий. Урд нь 650 байсныг ерөнхийдөө 600 болгоод бас бууруулсан байгаа. За тэгэхээр ер нь бол 600 гэдэг босго оноо ерөнхийдөө математик, физик хичээл дээрээ тавьж гин гэж ойлгож болно. Мөн англи хэлний хичээл дээрээ. Тэгэхээр оюутнууд заавал 600 оноотой бас аваагүй байх юм бол тий одоо баг зэргийн 550 ч юм авсан бол манай инженерийн бэлтгэл хөтөлбөрт ерөөхдөө бас сонгоос оролцох боломжтой байдаг. За тэгэхээр сургуультай бол холбогдоод энэ талаар дэлгэрэнгүй бас мэдээлэл сургалтын албанаас авах боломжтой байгаа. За дараагийн асуултыг авъя. Зол заяагаас ингэж асуусан байна. Англи хэлний шалгалтыг Яшийн оноотой дүүцүүлэх үү? Мөн Мишелээс хичээлд ямар хэл дээр явагддаг вэ гэсэн байна. За хичээл бол ерөнхийдөө 100% англи хэл дээр явагддаг байгаа. За энэний нэг давуу тал нь болохоор одоо миний ажилласнаар бол 1-р курстэй ч юм уу тий бэлтгэл хөтөлбөртөө оюутнууд ер нь англи хэлний мэдлэг нэлээд тааруухан орж ирдэг. Ялангуяа орон нутгаас орж ирж байгаа оюутнууд мэдээж бас англи хэл нь хэрвээ бага түвшний мэдлэгтэй байх юм бол үүнийгээ одоо хичээл маань 100% англи дээр явдаг. Тэрнээс гадна англи хэлний хичээлүүд авснаар 3-р курстэй орохдоо ерөөхдөө өөрийгөө маш чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд ерөөхдөө очичдаг. За 4-р курс төгсөө гарч байгаа оюутнууд маань бол бараг нэлээд сайн англиар яриад төгсдөг. За энэ болохоор манай сургуулийн бол маш том давуу тал гэж бодож байна. Одоо бусад сургуулиудтай харилцуулахад яг тэгвэл одоо төгсөвчдөөс их сургууль төгсөвчдөөс ихэнхдээ англи хэлний мэдлэгийг ерөөхдөө шаарддаг болсон байгаа тийм ажлын байран дээр өсөж дэвжих боломж цаашдаа магистр докторийн одоо хэмжээнд сурах үед тийм болохоор манай сургуулийг сонгох маш нэг том шалтгаан нь бол одоо англи хэлний бага зэргийн мэдлэгтэй одоо нэг Яши маань яг нэг шалгалтын оног даваад ороод ирэх тохиолдолд бол англи хэлээ маш сайн сайжруулад гарах боломжтой гэсэн ерөнхийдөө. Одоо бид нар 4 минут үлджээ. Сүүлчийн асуултуудыг авчиж та товчхон хариулаарай багшаа. Эдийн засгнэр нь юу Яш өгөх вэ гэн бодвол ямар хичээл вэ гэж байна. Эдийн засаг инженерүүд тий. За эдийн засгч инженерийн ерөнхийдөө талаар
ямар яэш хөө одоо ер нь ерөнхий дандаа асуултад гараад байна. Энийг болохоор манай GMIT эдүүцэг имэн гэд манай сургуулийн веб хуудас байгаа. За үүн дээр бол бүр маш тодорхой тайлбарлаад бичсэн байгаа. Ямар юугаар мэрэгчлэр сурах гэж тухайн мэрэгчлэл дээрээ дараад дотор нь одоо ямар одоо юу шалгалтанд хэдэн он авсан байх гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. За үүнийг бас оюутнууд маань сурагчид маань ороод үзээсэй гэж бодож байна. За эдийн засгийн инженер гэхээр ерөөхдөө эдийн засгч болон инженерийг хослуулсан мэрэгжил гэж түр хэлсэн байгаа тий. Ер нь манай сургуулийн вебсайтн дээр бүх хөтөлбөрүүдийн нөгөө дэлгэрэнгүй юу нөгөө ном нь байгаа. Гарын авлага. Тэр гарын авлагаас яг ямар хичээл үздэг гэдгийг бол өөрчлөлт хараад. Яг саяны асуултыг Солонгоогоос асуусан байна. Мөн Баасанбатаас бас тэр Ийшиг асуусан байна. За одоо сургуулийн тэтгэлэг хизээ зарлагддаг вэ гэсэн ийм асуулт байна. За сургуулийн тэтгэлэг бол ихэнхдээ 9 сарын 1-нд хичээл эхлэхээс өмнө 8 сард ерөнхийдөө зарлагддаг байгаа. За тэгээд 8 дугаар сар зарлагдахад нь одоо шинээр 9 орж байгаа оюутнуудаа бол имэйлээр тий мэдэгдээд ерөнхийдөө тэдний одоо нөгөө тэтгэлэгт хамрагдах ерөнхийдөө бүх материалыг нь хүлээгээд авчдаг. Тэгэхээр 8 дугаар сард гэж ерөнхийдөө ойлгож болно. За одоо сүүлийн асуулт байна. Мишелээс асуусан байна. Герман хэл хэрэггүй юм байна гэж ойлголоо зөв үү гэнэ. За герман хэл бол мэдээж англи дээр 100% явагддаг болохоор герман хэлийг ерөнхийдөө мэдээж Яшийн төвшөнд ч юм уу одоо сургууль эсгэж байгаа хүмүүсээс шаардахгүй. Гэхдээ герман хэлээ 1-р курстээ орж ирээд сонголтоор ерөнхийдөө үзээд герман хэлний бас нэлээд сайн мэдлэгтэй болоод төгсдөг байгаа оюутнууд маань. Энэ бол ерөнхийдөө өөрийнхөө сонголтын дээр үндэслэгдээ сонгогддог хэл байгаа даа. За ингээд бидний танилцуулгын цаг дуусч байна. Урилгыг мань хүлээн авч сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн та хоёртаа баярлалаа. Бидний танилцуулга Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургуулийг сонирхон элсхийг хүсэж байгаа саяны эдгээр сурагчид болон тэдний эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгч чадсан гэдэгтээ итгэлтэй байна. За танилцуулгалд оролцсон бүх оролцогчдоо хүссэн сургуультай орж амжилттай суралцсан ирээдүйд эх орныхоо цэцэглэлтэнд хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн хувь нэмрээ оруулсан чадварлаг боловсон хүчин болоосой гэж хүсэн өрөөё. За хамгийн төгсгөлтөнд хоёр багшаа дахин танилцуулъя. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургуулийн Ууганбаатар багш, Хүрээлэнбүү орчин байгалийн нөөцийн менежментийн багш, Мөх Жаргал уул уурхай боловсруулалтын инженерийн багш. За баярлалаа хүмүүстээ бүх оролцогчдоо баярлалаа. За баярлалаа.